За сайн байцгааны хүмүүст та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан айлтган мэдлээ. Дорн дамжих Монгол банкнаас санаачлан Улаан хөгжлийн банктай хамтран зохион байгуулж байгаа банк эргэцэн өөрчлөлт дураандор зохион байгуулж байгаа Quiz Time асуулт хариулт тань мэдхийн уралдаан тэмцээн нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Төрийн мөнгөний бодлогыг олон нийтэд сурчлах, таниулах, олон нийтийн санхүүгийн боловсролыг дэвшлүүлэх, банкны ажилтнуудын мэргэжлийн болон ерөнхий суурь мэдлэг чадварыг сорих, танин мэдхийн мэдээллийг хуваалцах, хөгжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд өнөөдрийн Quiz Time асуулт хариултын нэвтрүүлгийн маань зорилго оршиж байгаамаа. Ингээд энд хүрэлцэн ирсэн багуудаа мэдчилгээ төвшөөж үг хэлээ хэмээн Дорн дамжих Монгол банкны захирал хадагтай алтан бүрэлдэхүүнийг тайзнаа хөтгөөрье. Төрийн мөнгөний бодлогын арга хэмжээ, шийдвэр, хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийг орон нутагт сурчлах, таниулахаар Дорн таймд үйл ажиллагаа явуулж байгаа Монгол банкны салбар, арилжааны банкуд Дорн техник сургуультай хамтран банкны шилдэг залуучууд, шилдэг оюутнуудын дунд банк хэрэгцээ өөрчлөлт, багаар ажиллах асуулт хариултын Quiz Time тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмцээний маань зорилго нэгдүгээрт 1990 оноос мөрдөгдөж эхэлсэн насжилт урттай төв банкны хууль болоод банкны тухай хуулийн зарим зүйл заалтад агуулгад боловсронгүй болгож өөрчлөлт оруулсан нэмэлт өөрчлөлтийг хоёрдугаар төрийн мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн дагуу хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийг гуравдугаар эдийн засгийн мэргэжлээр суралцж байгаа оюутнууд банкны залуу ажилтнуудын мэдлэг чадварыг сайжруулах, эргэцээ мэдлэгийг нэмэгдүүлэх, оюун ухааны мэдлэг чадварыг сорих, мэдээллийг олон нийтэд түгээх хүргэх зорилготой юм аа. Дорн таймдах Монгол банкны салбарын санаачлагаар банк эргэцийн өөрчлөлт Quiz Time асуулт хариултын тэмцээнийг өнөөдөр Худалдаа хөгжлийн банк удирдан зохион байгуулж байна. Ингээд тэмцээнд оролцож байгаа багуудаа амжилт хүсье. Тэмцээнээ эхлэе. За баярлалаа. Өнөөдрийн тэмцээнд маань Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, за Төрийн банк, Хас банк, Голомт банк болон Дорн их сургуулийн мэргэжлийн ангийн оюутнууд оролцож байна. Ингээд багуудаа амжилт хүсээд алгадаач. Багуудыг та бүхэндээ танилцуулъя. За Худалдаа хөгжлийн банкны Apex банк багийн ахлагч Ган хуйгийн чулуун, Худалдаа хөгжлийн банкны эрсдлийн шинжээч, багийн гишүүн Баяслын ганц цэг, бүртгэл хяналтын ахлах ажилтан, багийн гишүүн Ган зөрөгтийн ханд сүрэн дан сариутсан ажилтан, мөн Apex багийн гишүүн Амар санаагийн цогц сайхан борлуулалт мэдээллийн ажилтан, мөн Apex багийн гишүүн Батбаярын тэргэл, Худалдаа хөгжлийн банкны тээлэр. За Apex багийн гишүүдэд амжилт хүсье. Худалдаа хөгжлийн банкны Дорн салбарын Apex баг байна. Хөгжил дэвшил хамтдаа. Дараагийн банк бол Дорнод их сургуулийн DCS банк. Багийн гишүүн Гамболдын аз жаргал нэгэн бодол бүртгэлийн 2 дугаар курс. За DCS банкын ахлагч Дандан цэргийн Дандан нэгэн бүртгэлийн 4 дугаар курс. За DCS банкын гишүүн Баяр цогтын Дан заяа нэгэн бодол бүртгэлийн 3 дугаар курсын оюутан. За мөн DCS банкын гишүүн Болормагийн Боргилмаа нэгэн бодол бүртгэлийн 2 дугаар курс. За мөн Отгон чулууны Болормаа нэгэн бодол бүртгэлийн 3 дугаар курсын оюутнууд байна. Ингээд DCS банкын гишүүдэд амжилт хүсье. Дорн их сургуулийн ирээдүйн санхүүжилт баг. Бидний ураа бидний гэр бүл. За бидний дараагийн танилцуулах баг бол Голомт банкны баг байна. Хөгжлийн Голомт банкны гишүүдэд танилцуулъя. Багийн ахлагч Сумягийн Эрдэнэтуяа хянагч нэгтлэн бодогч, хөгжлийн Голомт банкны гишүүн Батуулдын Хонгорзуул харилцааны менежер, багийн гишүүн Төмөр өчрийн Болор Томболын Голомт банкны харилцагчийн үйлчилгээний менежер, багийн гишүүн Боргилийн Бэлгүүн харилцааны менежер, багийн гишүүн Баяслын Саруудад харилцааны менежер. Голомт банкны Дорн салбарын хөгжлийн Голомт баг. Бидний зорилго Хөгжлийн Голомт. бидний стратеги Харилцагчдуудтай Голомт банк. бидний алсын хараа Дэлхийн жишг Монголын банк. За бидний дараагийн танилцуулах баг бол Хас банкны Зүг банк. Зүг банкын ахлагч Дашдоржийн Жамболдоо хувийн банкир,
Зөв багийн гишүүн Чулуунбатын хаш чулуун зээлийн менежер, багийн гишүүн Бөөрийн Эрдэнэс цэг нэгтлэн бодогч, багийн гишүүн Цогтбаатарын Тунгалаг туяа зээлийн мэргэжитэн, багийн гишүүн Амгаланбаатарын Орон ахлах тээлэр. За ингээд хас банкны зөв багийн гишүүдэд амжилт хүсье. Дорнод хас банк амьдрал ашиг хамтдаа зөв баг. Дараагийн танилцуулга бол Төрийн банкны Монгол төгрөг багийн гишүүдийг та бүхэн танилцуулъя. Багийн ахлагч Далгачаагийн оюун чимэг, Хэрэглэн тооцооны төвийн захирал, багийн гишүүн Дашин Болормаа, харилцааны менежер, багийн гишүүн Баяр сайхны энх баяр, мэдээлэл судалгааны эдийн засагч, багийн гишүүн Бүрэг сайхны амар жаргал, харилцааны менежер, багийн гишүүн Зоригтбаатарын мөнгөчлөл, Төрийн банкны тээлэр. Төрийн банк дорнод салбар Монгол төгрөгөөс мэдчилж байна. Эрсдэлгүй ирээдүйн баталгаа Төрийн банк. Бидний дараагийн танилцуулах баг бол Хаан банкны Хаан цамхаг багийн гишүүдэд танилцуулъя. Багийн ахлагч Цэрэг хурлын хэрэглэн чимэг, Хаан банкны цахим банк хариуцсан менежер, багийн гишүүн Рэгжийн бүрийн оюун туяа мэдээлэл судалгааны эдийн засагч, багийн гишүүн Ган хуулийн золбоо, Бургуул дэмжлэгийн ажилтан, багийн гишүүн Очирбатын саран туяа харилцааны менежер, багийн гишүүн Батмунхны төгс жаргал, шүр зах тооцооны төвийн эрхлэгч. Хаан банк дорнод салбар эрхэм тайны ихтгэл дан. За ингээд өнөөдрийн Кристайн нэвтрүүлэгт оролцож байгаа банкуудын багуудаа нэгжсэн алгасчдаар хөгжин дэмжигчдийн зүгээс амжилт хүсье. За ингээд та бүхэндээ өнөөдрийн тэмцээнийг бас хэмээн явуулах хөндлөнгийн хэмэгчлээ танилцуулъя. Дорн дамжих Монгол банкны салбарын захирал Алтан Гэрэл. За мөн Дорн дамжих Монгол банкны салбарын ахлах хэмээн шалгагч Сэлэнгэ. За мөн Дорн дамжих Монгол банкны салбарын хэмээн шалгагч Тунгалаг туяа нар өнөөдрийн квиз таймыг хөндлөнгийн хэмэгчлээр ажиллаж байгааг дуусгах таатаа. Ингээд тэмцээний дүрмийг багийн эд гишүүдэд танилцуулъя. За тэмцээн маань 3 үе шаттай явагдана. За эхний үе шатанд бол 50 мэдхийн асуултууд та бүхэнд ирнэ. За хоёрдугаар үе шатанд мэргэжлийн болон аянуудтай холбоотой асуулт. За гуравдугаар шатанд зураг таалгах 3 шат байгаа гэдгийг та бүхэндээ дуулгая. За тэгээд асуулт бүр дээр 3 хариулт гарна. Та бүхэнд шоглоомыг шир болгон дээр өгсөн байгаа. Тэр шоглоомны ард асуултаас багаараа ярилцаж угаад сонгоод нэг хариултыг бүглэх ёстой байгаа. Хариулах хугацаа бол асуултын ард зөвхөн 1 минут бодох хугацаа байгаа гэдгийг та бүхэн дуулгая. Тэгэхээр тэмцээн маань шатвар 10 минутын хугацаатай явагдана гэдгийг дуулгая. За зөв хариулт бүр 1 оноо хуулна. За ингээд тэмцээнийхээ 1-р үе шатыг эхлэе. Багуудад хамжилт хүсье. За энэ үед таны мэдхийн чиглэлийн 10 асуулт байх өгөөд зөв хариултыг та бүхэн багаараа мэдээж сонгож бүглэх ёстой. Ингээд эхний асуулт. Гудамжинд мөнгө бас мэрэгэн ухааны ном байвал та алийг нь авах вэ? Асуулт А. Мөнгийг авна. Асуулт Б. Мэрэгэн ухааны ном. Асуулт С. Өөрт байхгүй зүйлээ авна. Хариултын минут. За цаг дууссан. За зөв хариулт нь бол өөрт байхгүй зүйлээ авна гэсэн зөв хариулт байжээ. За багууд маань зөв хариулсан багууд бол алга ташаа томог баяртай байх шиг байна. За дараагийн асуулт. Үйлдвэрийн 5 суур машинаар 5 минутын дотор 5 эд зүйл хийдэг бол 100 суур машинаар 100 эд зүйлсийг хэдэн минутанд хийж үздэг вэ? Эхний хариулт 5 минут, B хариулт 100 минут, C хариулт 1 минут. За цаг явсан. За цаг дууссан. Зөв хариулт нь 5 минут байсан байна. Дараагийн асуулт. Санхүүгийн зах зээлд 2 хамтны дүрсэн бэлгэдлийн чухал аж холбогдолтой байдаг. Нэг нь бух байдаг бол нөгөө нь ямар амтан байдаг вэ? Эхний хариулт А хариулт баавгай,
B хариулт бар. C хариулт чон. За цаг явлаа. За цаг дуусна. За баавга. Хариулт юу? Баавга гэсэн хариулт байж. Дараагийн асуулт. Хамгийн олон сумтай аймгийг нэрлэнэ үү? A хариулт Хинти аймаг, B хариулт Төв аймаг, C хариулт Завхан аймаг. Тэгэхээр Монгол улсын 21 аймагаас хамгийн их сумтай аймгийг нэрлэнэ гэсэн байна. За бидний одоо баруун талд орших хөрс зэрэгэлдээ Хинти аймаг байна. A хариултанд. За B хариултанд бол Төв аймаг, C хариултанд Завхан аймаг. цаг дуусна. Хамгийн олон сумтай аймаг бол Төв аймаг би хариулж. Дараагийн асуулт. Хүний биеийн хамгийн том эргэтэнг нэрлэнэ үү? Яс. Хоёр дахь хариулт арьс. C хариулт бол нарийн бүдүүн гэсэн хариултууд байна. За цаг явсан байгаа. За цаг болсон. Хамгийн том эргэтэн гэсэн байгаа арьс. За би хариулт арьс. Хамгийн том эргэтэн юм аа хүний бие. За дараагийн асуулт. Хүн өдөрт хэдэн литр шүс ялгаруулдаг вэ? A хариулт 1 литр, B хариулт 108 литр, C хариулт 1.5 литр. Цаг явсан. За цаг дуслаа. За хүн өдөр хэдэн литр шүс ялгаруулдаг гэсэн асуулт бол 1 литр. Хариулт 1 литр. За хаан багныхын зөв хариулсан юм шиг байна. Багууд маань асуултандаа амжилттай хариулж байгаа гэж бодож байна. За дараагийн асуулт. 7 хоногийн аль гаригийг сумья гариг хэмээн нэрлэдэг вэ? A хариулт даваа гариг, B хариулт мемар гариг, C хариулт нэм гариг. За цаг дуслаа. 7 хоногийн аль гаригийн сумья гариг гэмээр B хариулт буюу даваа гаригийг сумья гариг хэмээн нэрлэдэг юм байна. Дараагийн асуулт. Бэлэн хоол хаанаас гаралтай вэ? A хариулт Хятад, B хариулт Япон, C хариулт Солонгос. За цаг дуусч байна. Бид хоол хаанаас гаралтай вэ? Би хариулт буюу Япон. Япон улсаас гаралтай. Дараагийн асуулт. Жанжин Сүхбаатарын хөрөгтэй мөнгөн дэвсгэрт анх хэдэн оноос гүйлээнд гарсан бэ? A хариулт 1939 он, B хариулт 1955 он, C хариулт 1924 он. За цаг явсан. За цаг дуусч байна. За Жанжин Сүхбаатарын хөрөгтэй мөнгөн дэвсгэрт анх хэдэн онд гүйлээнд гарсан бэ? A буюу 1939 онд гүйлээнд гарсан байдаг юм байна. Квистан асуулт хариултын нэвтрүүлгийн маань хамгийн нэгдүгээр үеийн сүүлийн асуулт. Монгол улс 2 сая дахь иргэнэ 1988 онд, 3 сая дахь иргэнэ 2015 онд өлгийдэн авч байсан бол харин 1 сая дахь иргэн хэдэн онд төрснийг хэлнэ. A хариулт 1960 он, B хариулт 1961 он, C хариулт 1962 он. За цаг явсан байгаа.
За цаг дуслаа. Анхны 1 сая төгрөгийн Монгол Улсын хариулт өгөөр 1962 онд хүлээн авч байсан юм байна. За ингээд үзэгч та бүхэндээ хүрч байгаа. Өнөөдөр банк хэрэгцээ өөрчлөлт өрөөндөө зохион байгуулж байгаа quiz time асуулт хариултыг тань мэдэх юм. Нэгдүгээр маань нэгдүгээр уншаад амжилттай өндөрлөж багт маань 10 асуултанд амжилттай хариулсан байгаа гэж бодож байна. Та бүхэндээ амжилт хүсье. За тэгээ өнөөдрийн quiz time нэвтрүүлэгт маань 6 баг оролцож байгаа. Холдоо хөгжлийн банкны Afex баг, Хаан банкны Хаан Замхаг, Хас банкны Зөв баг, Голомт банкны Хөгжлийн Голомт баг, за Төрийн банкны Монгол төгрөг, Дорн их сургуулийн This баг оролцож байгаа. За ингээд 2 дугаар уншаатыг гэхэд бэлэн боллоо. 2 дугаар уншаатанд бол мэргэжлийн асуултуудыг та бүхэндээ бэлдсэн байгаа. За мөн багаараа ярилцаад 1 минутын дотор хариултуудыг бүглэх ёстой. Хоёрдугаар үеэ бүгдээ эхлэе. Багууд анхаарлаа хандуулаарай. За энэ үед мэргэжлийн чиглэлийн 10 асуултыг мөн 1 минутын хугацаанд хариулаад явна. Монгол банк нь Төв банкны хуулийн дагуу 8 чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг. 2018 оны 1-р сарын 12-ны өдрийн хуулиар Төв банкны тухай хуулийн 5 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт оруулснаар шинээр нэмэгдсэн 2 үйл ажиллагааны чиглэлийг нэрлэнэ. Монгол банкны үйл ажиллагааны чиглэл 1. Мөнгөн тэмдэгт гүйцэтгэх гаргах, зохицуулах. 2. Мөнгөний булга боловсруулах хэрэгжүүлэх. 3. Банкны харилцагч хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах. 4. Гадаад валютын улсын нөөцийн эзэмшин удирдах. 5. Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих. 6. Макро зохистой бодлого хэрэгжүүлэх. 7. Засгийн газрын санхүүгийн зуурчлагчийн үүрэг гүйцэтгэх. 8. Банкны болон хууль тусгаалan заасан этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих. Хариултуудыг та бүхэнд харуулъя. За энэ бол макро зохистой бодлого хэрэгжүүлэх, үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан, зохион байгуулан, зохицуулах, хяналт тавих. B. Банкны харилцагч хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, гадаад валютын улсын нөөцийг эзэмших, удирдах. C. Хариулт. Банкны харилцагч хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, макро зохистой бодлого хэрэгжүүлэх. За цаг явсан. Эхний асуултын зөв хариулт бол C буюу банкны харилцагч хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, макро зохистой бодлого хэрэгжүүлэх гэсэн хариулт байлаа. Төв банкны тухай хуулийн 11-р зүйлд Монгол банк төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхдээ дараах арга хэрэгслийг ашиглаж болно гэж заасан байдаг. 5 дахь арга хэрэгслийг гүйцээж бичнэ. Банкны зээл олгох, санхүүгийн хэрэгсэл ашиглах 1, 2 хүүгийн нэгдсэн бодлого явуулах, 3 нээлттэй зах зээлийн үйл ажиллагаа явуулах, 4 банкнаас олгох зээлийн үлдэгдэл хязгаарлалт хийх. Хариулт бол банкны заавал байлгах нөөц зохистой харилцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох. B. Хариулт. Банкны заавал байлгах нөөцийг тогтоох. C. Хариулт. Банкны зохистой харилцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох гэсэн 3 хариултаас зөв сонгоно. Саяхан. За цаг дуслаа. Энэ зөв хариулт бол A буюу банкны заавал байлгах нөөц зохистой харилцааны шалгуур үзүүлэлтийг тогтооно гэсэн хариулт зөв хариулт байлаа. Хоёрдугаар үеийн дараагийн асуулт. Банкны тухай хууль, Төв банкны тухай хуулиудад за нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийг дагаж мөрдөж эхлэх хугацааг хэлнэ. A. Хариулт. Хууль баталсан өдрөөс. B. Хариулт. 2018 оны 4-р сарын 1-ний өдрөөс. C. Хариулт. 2018 оны 2-р сарын 1-ний өдрөөс. За цаг явсан. За цаг дуслаа. Асуултын зөв хариулт B буюу 2018 оны 4-р сарын 1-ний өдрөөс гэсэн хариултыг бүгдсэн бол зөв хариулт байлаа. Дараагийн асуулт. Мөнгөний болгоны зорилго нь эдийн засагт гарч байгаа эерэг үр дүнг бэхжүүлж, банк санхүүгийн системийн тогтвортой байдлыг
нэмэгдүүлэн эдийн засагт урт хугацаанд тогтвортой өсөх орчин бүрдүүлэхэд чиглэдэг. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн мөнгөний бодлогын зорилтын хүрээнд мөнгөний бодлогын зах зээлийн зарчимд суурилсан хэрэгслийг ашиглан хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2018-аас 2020 онд жилийн хэдэн хувь орчимд тогтворжуулна гэж заасан байна. Эхний хариулт 6%, B хариулт 7.5%, C хариулт 8%. За цаг явсан. За цаг дуусна. Зөв хариулт C буюу 8%. За асуултаа сайн сонсоорой. Төв банкны 7 хоногийн хугацаатай үнэт цаасны хүүг 2007 оны 7 дугаар сараас бодлогын хүү болгон зарласан. Төв банкны бодлогын хүү өндөр байх тусам арилжааны банкуудын төв банкнд мөнгө хөрөнгөө эрсдэлгүй найдвартай хадгалуулах сонирхол нэмэгдэнэ. Тэр хэрээр арилжааны банкуудын гадагш буюу хувийн хэвшил рүү зээл гаргах сонирхол нь буурч зээлийн хүүгээ нэмэгдүүлдэг. Эсвэргээр буюу бодлогын хүү бууруулснаар банкуд төв банкны үнэт цаасыг худалдаж авахаас илүүтэй бодит эдийн засаг зээл болгох сонирхолтой болж зээлийн хүүгээ тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой. Иймээс зээлийн нийлүүлэлт өсөж банкуудын хооронд өрсөлдөөн бий бол зээлийн хүү буурах боломжтой. Бодлогын хүү нэмэгдүүлэх нь инфляцийн хэд өсөлт эдийн засгийн болцошгүй эрсдлээс сэргийлэх зорилготой, харин эдийн засгийн өсөлт цаарч байгаа үед бодлогын хүү нь зах зээл дэх мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах арга хэрэгсэл болдгоо. Бодлогын хүү өндөр байх нь инфляцийг намд дор түвшинд барих чухал нөлөөтэй. Харин инфляц нэгэнд намд дор түвшинд очиж эдийн засаг тогтворцсон үед бодлогын хөвг зөвлөрүүлэх замаар эдийн засгийн идэвхжүүлэлтийг хангах боломжтой байдаг юм аа. Монгол банкны мөнгөний бодлогын зөвлөл 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа Монгол банкнаас зарласан бодлогын хөвгийн хувь хэмжээг өөрчилсөн. Бодлогын хүү хэд болсныг хэлнэ үү? A хариулт бодлогын хүү 10%, B хариулт 10.5%, C хариулт 11%. За цаг явлаа. За цаг дуслаа. Асуултын зөв хариулт A буюу бодлогын хүүг 10% гэсэн хариулт байлаа. За төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн санхүүгийн захын дэд бүтэц түүний институцийн бэхжүүлэх хүрээнд Монгол банк, сангийн яам, боловсрол соёл шинжилх ухааны яам, санхүүгийн зохицуулах хороо хамтран Дэлхийн банкны тусламжтайгаар олон нийтийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр заасан байдаг. За олон нийтийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх, үндэсний хөтөлбөрийг тэргүүлэх 4 чиглэлийн хүрээнд хэрэгжүүлж байна. Үүнд 1. Сургуулийн наснд санхүүгийн мэдлэг олгох, 2. Залуу үед санхүүгийн мэдлэг олгох, 3. Хөдөө орон нутгийн иргэдэд санхүүгийн мэдлэг олгох 4 дахь чиглэлийг нэрлэнэ үү гэсэн асуулт байна. A хариулт ихтэй сургуульд хувь хүний санхүүгийн чиглэлээр санхүүгийн мэдлэг олгох, B хариулт цахим хуудас олон нийтийн мэдээллийн хэрэгслээр санхүүгийн мэдээлэл олгох. C хариулт ерөнхий боловсролын сургуулиудад бизнес судлал хичээлээр санхүүгийн мэдлэг олгох гэсэн 3 асуулт байна. Цагаалаа. За цаг дуслаа. Зөв хариулт B хариулт буюу цахим хуудас олон нийтийн мэдээллийн хэрэгслээр санхүүгийн мэдлэг олгох гэсэн хариултыг сонгосон бол зөв хариулт байлаа. Дараагийн асуулт. Төв банкны тухай хуулийн 12 дугаар зөвлөлд 1. Монгол банк иргэн хуулийн этгээдийн банкнд харилцах данс, хадгаламжийн үлдэгдэл болон Монгол банкнаас тогтоосон банкны бусад пассивын дүнгийн тодорхой хувийг бэлэн нөөцийн байдлаар заавал байлгахыг банкнаас шаардна. 2. Монгол банк
банкны заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 30%-аас дээшгүй байхаар тогтоох бөгөөд бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгөний хугацаа төрлөөс хамааруулан ялгаатай тогтоож болно. 3. Банкны зээлийн нөөц нь тухайн банкны кассад байгаа бэлэн мөнгө ба Монгол банкнд харилцах дансны үлдгэлийн хэлбэрээр байж болно. 4. Монгол банкны заавал байлгах нөөцийг хангасан хэсэгт ноогдох бэлэн нөөцөд хүү төлж болно. 5. Монгол банк заавал байлгах нөөцийг дутагдуулсан банкнд торгуулна. За торгуулийн дээд хязгаар нь тухайн үед Монгол банкнаас банкнд олгох хамгийн өндөр хүүтэй зээлийн хүүдээр 5-1 буюу 1% нэмснээс илүү байна. 6. Банкны заавал байлгах нөөцийг тогтоох, тооцох, хяналт тавих журмыг Монгол банк тогтооно гэж заасан байдаг лээ. За асуулт нь хуулийн дагуу Монгол банкны мөнгөний бодлогын зөвлөл 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар заавал байлгах нөөцийн хувь хэмжээг өөрчилсөн банкны төвөргийн болон гадаад улсын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг хэдээр тогтоосон байдаг асуулт байна. Хариулт банкны төвөргийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 11%-аар, гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 12.5%-аар, B хариулт нь банкны төвөргийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 10%-аар, гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 11%-аар. C хариулт банкны төвөргийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 10.5, за гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 12%-аар гэсэн 3 хариултнаас тавхан сонгох боломжтой. Цагийнхан байгаа. За цаг дуусна. Зөв хариулт C хариулт буюу банкны төвөргийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 10.5, за гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 12%-аар гэсэн. хариулт зөв хариулт байсан байна. За дараагийн асуулт. Төв банкны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д Монгол банк нь мөнгөний бодлого хороотой байныг заасан. 27 зааснаар мөнгөний бодлогын хороо нь 7 гишүүнтэй байх бөгөөд Монгол банкны ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч болон улсын хурлын эдийн засгийн байнгын хороо нэр дэвшүүлж улсын хурлаас 6 жилийн хугацаанд томилсон орон тооны бус 4 гишүүнээс бүрдэнэ. Хуулийн 27.3-д мөнгөний бодлогын хорооны хэлэлцэж шийдвэрлэх 3 асуудлыг заасан байгаа. За 3 дахь асуудлыг хэлнэ. 1. Мөнгөний бодлогын хэрэгслийн хүүг тогтоох. 2. Банкны заавал байлгах нөөцийн хэмжээг зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн хувь хэмжээг тогтоох. B хариулт бол банкнд хийсэн хяналт шалгалтын тайлан. B хариулт нь банк санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор хууль заасны дагуу банк хадгаламжийн даатгалын корпорацид зээл олгох санал. C хариулт төрийн мөнгөний бодлогын төсөл. За цаг явлаа. За цаг дууссан. Зөв хариулт C буюу төрийн мөнгөний бодлогын төсөл гэсэн хариултыг тагуулсан бол зөв хариулт байлаа. Дараагийн асуулт. Монгол банкны ерөнхийлөгч сангийн сайдын хамтарсан тушаалаар баталсан активыг ангилах, активын эрсдлийн сан байгуулалт зарцуулах журмаар зээлдэгчийн зээлийн гэрээр хүлээсэн үүргийн хугацаа дуусах хэтэрсэн эсхээс хамаарч доорх байдлаар зээлдэгчийн зээл болон үр төлбөрийг хугацаагаар нь ангилдаг. Өмнө зээлийн хүүгийн эргэн төлөлт 15 хоног хүртэл хэтэрсэн бол хэвийн зээл, 90 хоног хүртэл хэтэрсэн бол анхаарал хандуулах хугацаа хэтэрсэн зээл. 91-ээс 180 хоногийн хугацаанд хэвийн бус зээл, 181-ээс 360 хоногийн хугацаанд хэтэрсэн бол эргэл зээл, 361-ээс дээш хоног хэтэрсэн бол муу зээл гэж ангилдаг. Хугацаа хэтрүүл зээлээ төлсөн зээлийн сөрөг төвхтэй буюу ангилагдсан зээлийн төвхтэй иргэд аж ахуйн нэгжийг зээл олгож болохгүй гэсэн хууль журам байдгүй. Хариулт байхгүй. Тухайн зээл олгогч байгууллага нь зээлдэгчийн өмнөх болон одоогийн санхүүгийн чадамж, санхүүгийн эслийг тооцож зээл олгох эсэх шийдвэрийг гаргана. За би хариулт байна гэсэн 2 хариулт байна. Энэ 2 хариултаас давхан сонгох ёстой. За цаг яваа.
За цаг дууслаа. Хариултуудаа сонгосон баг. Асуултын хариулт A буюу байхгүй. Тухайн зээл олгогч байгууллага нь зээлдэгчийн өмнөх болон одоогийн санхүүгийн чадамж санхүүгийн эрсдлийг тооцож зээл олгох эсхийг шийдвэрийг гаргана гэсэн хариулт зөв хариулт байсан байна. Хоёрдугаар үеийн хамгийн сүүлийн асуултыг та бүхэндээ танилцуулах бэлэн болсон байна. Зээлийн эрсдлийн сангийн зорилго гэж юу вэ? Зөв хариултыг нэрлэнэ үү? A хариулт зээлийн багцын чанарыг сайжруулах. B хариулт зээлийн үн цэнийг тодорхойлох. C хариулт зээл нууцын шалтгааныг илрүүлж зохих арга хэмжээг авах. За цаг явлаа. За цаг дуслаа. За хамгийн сүүлийн асуултын зөв хариулт буюу C буюу зээл муудсан шалтгааныг илрүүлж зохих арга хэмжээ авах гэсэн хариултыг бүгдсэн бол зөв хариулт байлаа. За 2 дугаар үеийн маань нийт мэрэгжлийн чиглэлийн 10 асуултууд 10 асуултаар 6 багийн дунд явууллаа. За мэрэгжлийн чиглэлийн асуултууд бас манай багуудад нэлээд бас хүндрэлтэй байсан байж магадгүй гэж бодож байна. Нэлээд бас толгойн ажлууд суусан баха. Ингээл нам гүмхэн анхаарал хандуулж суух шиг боллоо. Тэгээ одоо манай 3 дугаар чиглэлийн асуулт бол ерөнхийдөө мэрэгжлийн чиглэлийн за сонирхолтой зургийн тайлбарууд гарах болно. За авах зургнуудаас харж гад хариултаа бүглээд явах боломжтой байгаа. За өнөөдрийн бас манай тэмцээнд маань 6 баг оролцож байгаа. Түүнээс Дорн их сургуулийн DSS баг одоо арилжааны банкны анх эгч нартайгаа бас өрсөлдөж байгаа. Тэгээд дүүнэртээ бас амжилт хүсье. Банк эрх зүйн орчин урандуур зохион байгуулагдаж байгаа Quiz Time асуулт хариулт таны мэдхийн нэвтрүүлэг маань та бүхэндээ 3 дугаар шатаар хүрэхэд бэлэн болсон байна. За тэмцээний 3 дугаар үед 10 зургийг та бүхэндээ таалах өгөөд 1 минутын хугацаанд мэдээж таах ёстой байгаа. За ингээд тэмцээнд оролцож байгаа нийт 6 багтаа халуулагчдаар дахин баяр хүргье. Амжилт хүсье. За эхний зураг энэ зураг юуг илэрхийлсэн бэ? A хариулт мөнгө угаах гэмтэргийг харуулсан зураг байна. B хариулт мөнгө угаах гэмтэрэг терроризмыг санхүүжүүлэх гэмтэрэг. C хариулт буюу терроризмыг санхүүжүүлэх гэмтэрэг гэсэн 3 хариултаас сонгох нь байна. За цаг дуслаа. Энэ хүү зургийн зөв хариулт бол B хариулт мөнгө угаах гэмтэрэг терроризмыг санхүүжүүлэх гэмтэрэг илэрхийлсэн зураг байсан байна. Дараагийн зураг 2 дахь зураг байгаа. За энэ зураг юуг илэрхийлсэн зураг байна вэ? Европын холбооны орны банкуудын бэлэгдэл. B хариулт Евро мөнгөнд тэмдэгтийн лого. C хариулт Европын төв банкны лого. За цаг явлаа. За цаг дуслаа. C хариулт буюу Европын төв банкны лого. Дараагийн зураг. Энэ эрхмийн нэр болон албан тушаалыг хэлнэ. A төв банкны захирал бөгөөд Монгол банкны ерөнхийлөгч энэ Баярт сайхан. B хариулт Монгол банкны дарга энэ Баярт сайхан. C хариулт Монгол банкны ерөнхийлөгч энэ Баярт сайхан гэсэн 3 хариултаас зөвийг сонгох нь байна. За цаг явсан. За цаг дуслаа. Монгол банкны ерөнхийлөгч Баярт сайхан гэсэн C хариулт байсан байна. Дараагийн зураг. За энэ зураг юуг илэрхийлсэн зураг вэ? A. Үн ханшийн цахим мэдээ. C. Валют арилжааны цахим талбар. B. Хувьцааны ханшийн мэдээ. За цаг дууссан.
Си хариулт өгөө волонт арилжааны цахим талбар гэсэн хариултыг өгсөн бол зүй хариулт байхажээ. Дараагийн зураг. Энэ хэдэн оны мөнгөн тэмдэгт вэ? Хариулт A 1955 оны, хариулт B 1939 он, C хариулт 1983 оны гэсэн 3 хариулт гарсан байна. За цаг дуслаа. За энэ хүн хамгийн дөрөв 1955 оны гэсэн A хариулт байна. За дараагийн зураг. Энэ зураг юуг илэрхийлсэн бэ? A. Үнийн өсөлт, B. Инфляц, C. Валютын ханш. Цаг явсан байна. Цаг дуслаа. B буюу инфляцийг харуулсан зураг байсан байна. Эдгээр зоонсон мөнгөн тэмдэгтийг хизээ хэрэглэж байсан бэ? A хариулт 1983 он, B хариулт гүйлгээнээс гарсан, C хариулт одоо хэрэглэж байгаа. За цаг дуслаа. За C буюу одоо хэрэглэж байгаа гэсэн хариулт байжээ. Дараагийн зураг агарал хандуулна. Энэ $100 хэдэн онд гүйлгээнд гаргасан бэ? A хариулт 2010 оны 4-р сарын 21-ний өдөр, B хариулт 2011 оны 10-р сарын 25-ны өдөр, C хариулт 2013 оны 10-р сарын 8-ны өдөр. За цаг явсан. За цаг дуслаа. За энэ $100 C буюу 2013 оны 10 сарын 8-ны өдөр анх гүйлгээнд гарсан гэсэн зүгээр хэлт байна. Дараагийн зураг дэлгэцэнд анхаарал хандуулна уу багууд. Энэ зураг юуг илэрхийлсэн бэ? A хариулт Монголын хуримтлалын бэлэгдээл, B хариулт дэлхийн хуримтлалын лого, C хариулт хуримтлалын аяны лого. За цаг дуслаа. Монголын хуримтлалын бэлэгдээл A гэсэн хариулт байжээ. Дараагийн зураг. Энэ дурсгалын зоосыг хэдэн онд ямар ойг тохиолдуулж гаргасан бэ? A. Ардын хувьсгалын 80 жилийн ой, B хариулт банкны 90 жилийн ой, C хариулт банкны 85 жилийн ой. За цаг дуслаа. За банкны 90 жилийн ой буюу B хариулт үнэтэй. За Кристиан нэвтрүүлэг маань асуулт хариулт параметрын нэвтрүүлэг маань банк хэрэгцээ өөрчлөлт өрөөндөө зохион байгуулагдаж байгаа. Нийт өнөөдрийн тэмцээнд маань 6 баг оролцсон байгаа. Голдоо хөгжлийн банкны Афекс баг, Хаан банкны Хаан самхаг баг, за Хас банкны Зүг баг, Голомт банкны хөгжлийн Голомт баг, Төвийн банкны Монгол төгрөг, Дорн их сургуулийн DCS баг оролцсон байгаа. Тэгээд нийт багийн гишүүдтэй халуулагчдаар амжилт хүсье. За ингээд тэмцээнд оролцсон багуудаа баярлалаа. Манай хөндлөн эмэгч нар дүнг нэгтгэн бодол гаргаж байгаа. За банк хэрэгцээ өөрчлөлт өрөөндөө зохион байгуулагдж байгаа Quiz Time асуулт хариултын нэвтрүүлэг маань та бүхэндээ хүрлээ. За нийт 6 баг оролцсон. Одоо 3 үе явагдсан тэмцээний дүнг Монгол банкны Дорн дамжих Монгол банкны захирал хадагта алтан гэрэл танилцуулнаа. Банк хэрэгцээ өөрчлөлт Quiz Time багаар ажиллах асуулт хариултын тэмцээний дүнг нэгтгэж гарлаа. За 6 багт бүгдээрэнд нь маш амжилттай оролцсонд баяр хүргэе.
Нэгдүгээр үеийн үед Худалдаа хөгжлийн банк 9 оноо, Хаан банк 7 оноо, Хас банк 4 оноо, Голомт банк 7 оноо, Төрийн банк 7 оноо, Дорн их сургууль 5 оноо. Хоёрдугаар үед Худалдаа хөгжлийн банк 8 оноо, Хаан банк 6 оноо, Хас банк 5 оноо, Голомт банк 8 оноо, Төрийн банк 7 оноо, Дорн их сургууль 7 оноо. Гуравдугаар үед Худалдаа хөгжлийн банк 8 оноо, Хаан банк 8 оноо, Хас банк 4 оноо, Голомт банк 7 оноо, Төрийн банк 6 оноо, Дорн их сургууль 6 оноо. За нийлбэр дүнгээрээ Худалдаа хөгжлийн банк 25 оноогоор нэгдүгээр байр, Хаан банк 21 оноо 3 дугаар байр, Хас банк 13 оноо, Голомт банк 22 оноогоор 2 дугаар байр, Төрийн банк 20 оноо, Дорн их сургууль 18 оноо авлаа. За Дорн их сургуулийн оюутнууд маш амжилттай сайн оролцсонд одоо дахин баяр хүргэе бүгдээрээ. Бид нар сүүлийн 2 жилийн хугацаанд Дорн их сургуулийн санхүүгийн ангийн оюутнуудыг энэ одоо тэмцээнд оруулж байгаа. Өнгөрсөн жил багт нэг оюутныг оруулаад харахаар оюутнууд ерөөсөө идэвхгүй оролцоод байгаа юм шиг санагдсан. Тэгээ энэ жил тусад нь баг гаргаж байгаад оролцсон. Тэгэхээр бас зарим банкудаас маань илүү сайн өндөр оноо авч хариулсан байна. Тэгэхээр Дорн их сургуулийн оюутнууд үнэхээр сайн амжилттай оролцлоо гэсэн үг. За Худалдаа хөгжлийн банк зохион байгуулсан иргэний 1-р байранд орчлоо. Энэ уралдаан тэмцээний агуулга асуултыг манай Дорн банкны салбарын ахлахын шалгалт сэлэнгээ Тунгалаг Туяа бид гурав одоо энэ асуултуудыг бүгдийг боловсруулж бэлдсэн юм байна. 1-р байр эзэрсэн Худалдаа хөгжлийн хамт олондоо баяр хүргэе. За төрийн мөнгөний бодлогын зорилт чиглэл банкны хуулийн нэмэлт өөрчлөлтийг маш шинэлэг аргаар сонирхолтойгоор олон нийтэд хүргэх ажлыг идэвхтэй сайн зохион байгуулсан Худалдаа хөгжлийн хамт олонд баяр хүргэе. За энэ тэмцээнийг явуулахад хамгийн гол одоо агуулга асуултыг маш сайн идэвхтэй боловсруулсан Монгол банкны хянан шалгагч, ахлах хянан шалгагч сэлэнгээ, хянан шалгагч Тунгалаг Туяад баяр хүргье. Баярлалаа. За одоо бүгдээрээ тэмцээний ялагчаар шалгалсан Худалдаа хөгжлийн банкны хамт олонд шагналыг гардуулъя. Өргөмжлөл банк эрх зүйн өөрчлөлт сэдвт банкны ажилтнуудын дунд зохион байгуулсан Quiz Time багаар ажиллах асуулт хариултын тэмцээнд мэдлэг оюунаас сорж тэргүүн байр эзэлсэн тул өргөмжил мөнгөн шагналаар шагнаваа. Дорн таймагдах Монгол банкны салбар 2018 оны 4 сарын 21. За Дорн их сургуулийн DCS багийн ажилтнаа оролцсон оюутнуудаа тайлсан халуулагчдаар урья. Зохион байгуулж байгаа Худалдаа хөгжлийн банкны хамт олон гарын бэлгээ Дорн их сургуулийн оюутнуудад гартуулнаа. За DCS багийн Дорн их сургуулийн DCS багийн оюутнууд маань бол Нэгдсэн бодлого бүртгэлийн 2, 3, 4-р курсын оюутнууд байгаамаа. Тэгээ та бүхэнд цааш нь сургууль зүрийн өндөр амжилтыг хүсье. За курс таймын төлөвт оролцсон бүх багуудаа баярлалаа. Та бүхний цаашдын ажил өндрөөс өндөр амжилтыг хүсье. Амралтын өдрөө сайхан өнгөрүүлээрэй.